Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Гоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас залхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээсээр застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлвэл. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу? Project Banway-г хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа ирхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Чоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Загвар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөө, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Овцлолт нь хитрхи хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай цахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээдэр. Чамд зохих хувцс сонгоод үе ноён тал. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байх шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмсгөж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талагч нь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцасч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хэн таалагдаж байна? Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт үү? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гой. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцс ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрс лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Ястай нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тохгүй.
Юм ч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ирэг. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Энд чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан Вестмастер загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Өсвүй гөлгөр юм байхгүй юу? Өсч байхгүй гөлгөр хувцас. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлтөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ирэг. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Баангай танд их хууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Хавнгард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчуугийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Баангай их хууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яах вэ? Өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсумо талах миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо ноён талах. И таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэлэг хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэхүү. За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чи юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр чигтээ булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён талх. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта Яаж юм хоо яалгардаг байна? Тэний ганцгой гэж ядсан чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх, тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод их хэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гисэн Андре Баан захиалга өгнө. Мэдлээ. Миний талх үнэхээр гоё биетэй юм аа. Цөцгийн их харуусал.
байцгаана уу? Талхны Мухлаг хотын кино надмаас шууд дамжуулж байна. Одод машинаас бууж ирэх тоолонд үзэгчид шуугилдаж байна. Бас нэг машин ирж зогслоо. Амтад канал юм гэж мөн байна. Цэцгээ. Үнэн гэж үү? Цэцгээ үнэхээр ирж гэж. Өмнө нь ерөөсөө амдаар нь харж байгаагүй. Зүрхийг минь зөөхөд хийгээд хаалаа уучглаа. Гэхдээ тийм хөөрхөн биш байлгүй дээ. Тэнгэр минь чи зүгээр үү? Шин мэдээ хүргэе. Цэцгээний шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Дэндүү царай хэлэг юм аа. Ой чигнэмгэ. Сам тавиад өгөөрэй. Ухаан алдчихлаа. Чигнэмэг унчихлаа. Энд юу болоод байна? Цэцгийн шүтэн бишрэгчд ухааллаа. Доктор Соборо цэцгийг мөрдөж байна. Цэцгийг буруутайг үзүүлэн гэрийн хорионд орууллаа. Шүтэн бишрэгчдэн цэцгийг гарч ирэхийг зөвхөрлөхгүй хүлээж байна. Яаж юм болдог байна? Сурталчилгаа, кино, зураг, тоглолт бүгдийг хоригдчихлаа. Бид нар тэгэд яах юм бэ? Ямар эрэхтэй гэж чи ийм царайлаг юм бэ? Сайхан царайг минь уучлаарай. Чиний буруу биш ээ. Битгий уйл. Хоёулаа нэг арга олно. Тийм ээ, яг зөв. Арай дээр нь гарсан уу? Бараг л хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа шиг байна. Би чадлаа. Одоо цогтонда. Базара, юу болоод байна? Би зүгээр л халтраад байна. Би гарч чадахгүй нөө. Бараг гарлаа. Би энэ байшингаас хизээж гарч чадахгүй юм байна. Битгий уйл та. Эндээс гарах арга байж л таараа. Бодцгоё. Энэ хавьд нэг тэрэгвэр болох юм байна. Бүр цаашаа сунаарай. Харта би гарлаа. Одоо хоёулаа зүгтэж чадна. Уух болоогүй л байна уу? Одоо тайвшрал та. Би энд гацмааргүй байна. Энэ байшинд гацж явахаар царай муутай байсан дээ. Царай муутай? Тийм ээ. Чамайг царай муутай болгоцгоё. Миний агуугийн нэг хаашаа алгуулах юм бэ? Бас алтар тонцлог төрхийг минь. Бажараа. Би нэг залууг мэднэ л дээ. Эхэр яана гэсэн үг үү? Сэтгэл татам биш болох гэж үү? Тийм ээ. Тэгэхгүй бол бүх гэрээгээ цуцалж үрд энэ байшинд гацах гээд байна. Бидэнд туслаач дээрх нэ. Өөрийгөө битгий дөвөйлөг. Би чамайг муухай болгож чаднаа. Ажилд орцгоё. Юу хийж байгаа юм? Хамгийн царайлгийгч үзээрээ муухай болгодог зүйлийг хэрэглэх гэж байна. Харвасны үр. Хох гэрэлтэж байна. Бауда бислэг минь гэж. Гайхалтай. Би урлагийн бүтээл хийж гэлээ. Яаж чадваа? Царай муутай болсонгүй штэ. Өмнөхөөсөө ч царайлаг болгочихлоо. Одоо яах гэж вэ? Сонгол талхта том бууга гаргаж ирэхээс. Одоо бас юу хийж байгаа юм бэ? Хаашаа шургасан сахал. Ширүүн сахал үсэндээ баригдах шиг муухай юм байхгүй. Ноён талхаа сормос чинь гайхалтай урт харагдаад байх юм. Угаасаа л урт шүү дээ. За, болчихлоо. Одоо царай муутай болсон уу? Шöyle минь гэж жинхэнэ ковбой шиг болчихж хуучны барууны кинод шиг. Бүр сайхан харагдаад байна. Ингэж болохгүй штэ. Та ч яаж чадах юм бэ? Би яагаад муухай болгож чадахгүй байна? Баяцаараа. Сүүлчийн ганц арга хэрэглээд үзье. Ямар арга байгаа юм? Хамгийн сайхан хамтгийгч энүүгээр дарж болдг юм. Наадах чинь хямдхан суши юу? Тийм ээ. Хунцар хулс. Наадгараа юу хийх гэж байгаа юм?
Одоо ингэнэ. Би цөцгийг царай муутай болгон тийм ээ. Ямар тод юм бэ? Ашгүй муухай харагдаж байна. Би одоо муухай болчихсон уу? Үнэхээр үнэн гэж юу? Та хамгийн шилдэг. Тийм ээ, мэднэ. Гайхалтай. Наад муухай царайг чинь харуулъя. Гадагшаа гарцгаа. Тэги. Одоо бүх юм сайхан болох уу? Тийм ээ. Бүх юм сайхан болно. Одоо чи үзээрэй муухай болсон. Баярлалаа. Ашгүй эрх чөлөөтэй боллоо. Намайг ахиж хинч дур булаам гэх. Царайлаг юм аа. Ноён талхаа юу болсон бэ? Та намайг царай муутай болсон гэсэн штэ. Юу болоод? Зүрх минь бүр болиглаад байна. Нүүн талаа тэнгис шиг юм. Би талаад сэлмэрэн. Би юу? Ноён талхаа. Энэ арай талхыг чам дээр ажиллаж байгаа хооронд сүцгийг чинь наалдчихж бас сэтгэл татан шидэж чанар чинь сүцгийг талхтай зогцдог гэж үнэхээр үнэн бололтой. Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Царайг нь харахаар од харагдаад байна. Таны гэрийн хорионд оруул. Та хөөрхий хадагтай нарыг ухаан алдуус. Үгүй. Намайг гаргаач. 10 жилийн дараа. Энэ юу вэ? Мэддэггүй мүү? Их алдартай талах штэ. Талхны Моглог хотын түүхэндээ хамгийн царайлаг талах. Дэндүү царайлаг болохоор нь насан туршид нь гэрийн хорионд оруулчихсан юм. Хөө? Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Харин тийм байгаа биз? Одоо гэрээсээ гараасаа билээ. Ганц 2 удаа ч гэсэн харах юмсан. Тийм ээ. Үнэн шүү. Нинжа 3. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Хөөцөөсөн мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо? 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв? Чи надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үрдүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээр ялаа үрдүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Оо манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэжтэй би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Ботоод байсан чинь. Хэн нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирэх бэ? Энэ шиг энгийн нэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээ вэ? Аре. Цогтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчихлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би
Баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын шилдэг элч. Элчний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Будааны боов. Би бол цавуудаг Будааны гэр бүлийн урсад хорт сумны хаан цавуудаг Будааны боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм? За тэр яах вэ? Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугалж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яах вэ? Чам хэлтний хаан гэдэг нэрийг түгээрчнийг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлдээсэн минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр орхихгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч үлэн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талах шууд хоёр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу ч яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хаяач нь тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок. Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаан байна. Нана зогс. Үгүй би айгаад байна. Нэг муу сууж. Би унгаач хуудаа. Би ялчихлаа. Ноён талхаа би ялчихлаа штэ. Оо за. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод Будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тиймдээч Будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд Будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай Будааны боовнууд бүгд зовлон шанал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талх үнэхээр мундаг. Чамайг устгаж Будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан ч хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай Будааны боовнуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боов. Сүүтэй чигэрмэг шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ.
Аваад ирлээ ноён талгаа. Шоколадтай жигнэмгийг хувааж толгой дээр нь тавиад дараа нь 2 хуваасан сүйтэй жигнэмэгт шоколадны чанамал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөд өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Аха. Яаж байгаа нэ вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа 2 талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны бовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний жигслүүрээр нэрс уулан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Ботаны боовыг хүртэл ингэ чимбэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шэн юм дуршихтаа үргэлж баяртай байдаг юм. Талгаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оёволж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач. Та гоё юм аа. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? Энэ будааны бовыг хардаа. Анх удаалын мэгдүүтэй будааны бов харчих. Будааны бовны газар байнга ирж байя. Тэгье. Сүү буурцаг 2. Сүү! Халаалтаа яагаад нэмчихсэн юм бэ? Энд чинь ус чи юм уу, сав юм уу? Уучлаарай ноён талгаа. Ус тасалтанд хэрэгтэй зүйлсийг даарч явах гээд. Юу? Улаацхан битгий хэл одоо бүр бүгд хайлаад урсалж байна. Хөө, яваад шинэ бүтээгдэхүүнүүд аваад ир. За. Юу авч очдөг юм бэлээ? Хой хүм. За, Буурцаг аваарай. буурцаг уу? Өнөөдөр ямар ч буурцаг зарч чадсангүй. Чи авч болохгүй юу хүм? Яах вэ байц? Ус тасах юм авах хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ юм үнэхээр өрөвдмөр юм аа. Үгүй. Энэ удаад ноён талхны урмыг хуугалж болохгүй. Имээ уучлаарай. Би Гэрт хоолгүй суугаад зэнэр минь одоо яанда. зэнэр чинь хоолгүй байгаа юм уу? Эдгишгүй өвчин туссан хүүг ачигсан асрах ёстой байдаг. Идэгшгүй өвчөө. Имээ 100,000-д буурцаг худалдаж авъя. Оо за баярлалаа. Энд чинь 100,000 юм уу? Юу суугүй. Наадах чинь энгийн буурцаг биш ээ. Хүслийг чинь биелүүлдэг ичээдийн буурцаг. Ичээдийн буурцаг аа? Наад буурцгаа тарих юм бол сайхан зүйл тохиолдно. Гэхдээ энэ буурцгнаас болоо тохиолдсон сайхан зүйлээ хэн ч хэлж болохгүй. Юу гэсэн үг вэ? Буурцаг аваарай. Буурцаг аваарай. Юу? Ичээдийн буурцаг аа? 100,000-аар 3 буурцаг авч байгаа мó? Тийм ээ. Уучлаарай эрхмээ. Гэхдээ буурцаг зарж байгаа юм ээ. Дэндүү өрөвдмөр байсан болохоор. Чам шиг ажилтнтай би илүү өрөвдмөр байна. Энэ муу буурцгаар Гүй эрхмээ. яаж ус тасах юм бэ? Яна, миний буурцагнууд. Шоко, чи яваад ус тасах юм аваад ир. За. Сүү, цэвэрлэгээ хий. За эрхмээ. Ингэж байгаа хоцорхон байна штэ. Ямар үе Энэ чинь одоо юу вэ? Өглөөний минь ноён талхаа. Гэхдээ энэ юу мод вэ? Мэдэхгүй. Өглөө ирсэн чинь ургачсан байна. Үсчний газрыг халахалчаар үйлчлүүлэгчд ирэхгүй нэ. Харин тийм ээ. Сүү, одоо шууд энэ мотыг суулж хаяад. Мэдлээ. Ястай нэрэ. Хачи юм болох юм аа. Харин тийм ээ. Хөөх, ямар том юм бэ? Хүй. 3 салаа байна шүү дээ. Арай өчигдрийн 3 буурцаг ургаад буурцагны мод болчихсон биш үсттэй. Юу юм чимээ вэ? Тэр дээр нэг юм байгаа шиг байна.
Дээшээ авирч үздэг хэрэгэ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 арай ч угаарлаа шүү. Гэхдээ би хаана гараад ирвэ? Хөөх! Тансаг бүтээгдэхүүний дэвааж юм байна. Тэр чинь юу вэ? Хөөх! Зэрлэг мөөг байна. Тэгэхэд бүр цагаан юм байна. Нэгийг аваад үзгүй. Хөөх! Тасралтгүй мөөг ургадаг сав бололтой шүү. Шоколад нь дахиад байна. Хөөх! Шоколад нь дахиад төрс шахаж байна. Хурдан туудаг хэрэгэ. Хүүе! Гүргэм гаргадаг хуур байна. Аха! Түрүү энэ хуур дуугараад байсан юм байна шүү дээ. Сайхан үнэртэй юм аа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Энд ч л ёстой өсчний хэрэгслийн дэвааж юм байна да. Хурдхан захиралдаа хүргэж өгнө. Их баярлах байх та. Ноён тасаа. Сүү, хааж чаад одоо ирж байгаа юм бэ? Та энэ бүгдийг хардаа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Юу? Бүгдээ зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд байна. Ийм тансаг юмсаг хаанаас олсон юм бэ? Тэр буурцагны мод. Нэрээ имэ битгий хэлээрэй гэсэн штэ. Шинээр нэгдсэн дэлгүүрт хямдхан зарж явахаар наваад ирлээ. Сүү, чи одоо ажилдаа сайн болжээ. Маргаас ч гэсэн авч ирээ. Мэдлээ. 1 2 1 2. Хөөх! Швейцарын тусгай бяцлаг байна. Бэлэг шоколад, хамгийн тасаг зэрэглэлийн үргүй ногоо усан үзэм, чондуугийн тоо, алиман манго хүртэл тансаг бүтээгдэхүүн дүүрэн байна да. Та энэ талгч үнэхээр баярлах байх та. Хайхалтай. Хамгийн тансаг бүтээгдэхүүнүүд энэ танаа өсчний газарч үнэхээр шилдэг шүү. Зүгээр дээ. Ноён тасаа би ирлээ. Өнөөдөр ч гэсэн тансаг бүтээгдэхүүн маш ихийг холоод ирлээ. Хөөх, нэрээ юу? Сүү, эдний хаанаас олсон юм бэ? Нөгөө дахиад нэгийг аваад ирье. Хаанаас ийм бүтээгдэхүүн олж ирээд байгаа юм бол тоо. Гой нэг дагаад явдаг юм уу? 1 2 1 2. Эднээс өөр шинэлэг юм байхгүй юм байх та. Хайж үзье. Хөөх, энэ юу вэ? Бор мог юм болов? Хөөх, зөөлхөн юм аа. Энд чинь муур байсан байх штэ. Хурдхан зүгтээ. 1 2 1 2. Муур энэ буурцагны модоор дамжаад буугаад ирвэл яана? Ноён талга шоко хоёрлоо тайрах байх та. Хурдхан энэ модыг суглаж хайна. Сүү муу зайлог. Уурцагны модон дээрээс хансаг бүтээгдэхүүн авч ирээд байсан бай. Би ястаа үзүүлээд өгнө. Өрөөгүй усан үзэм, алиман манго, чондуугийн тоор хүртэл ийм газар гэж байдаг. Тасралтгүй ургаад байна. Би яагаад ингэж байгаад байна? Савтан үсчний газар луга аваад явна. Оо, гүргэм гаргадаг хуур байна. Энийг заавал авч явах хэрэгтэй. Оо, шоколад нь дахиад төрс гаргаад байна. Чийч гэсэн хамт манай үсчний газар руу явна. Чамаг барьчихлаа. Ёх, нуруу. Энэс болоод унцглаа шүү дээ. Муур баяштай. Алхыг авраарай.
ноён талх Шоко хоёрыг заавал аврах хэрэгтэй. Сүү наадхан болооч. Хөөе, унчихлаа. Сүү болохгүй. Тийм ээ. Сүү буурцганы мотыг унгачхад одоо яаж буух юм бэ? Инхээр муур бууж ирч чадахгүй. Одоо ноён талх Шоко хоёр аюулгүй. 1 сарын дараа. Ноён талх сураггүй болоод бүтэн сар болчихдог. Тэр ер нь ингээд хаана байгаа юм болоо? Харин тийм ээ. Сүү одоо хоёулаач гэсэн шинэ ажил хайж олё. Ноён талхыгаа санаад байна штэ. Та яг хаана байгаа юм бэ? Тэр чинь муур байна штэ. Сүү харта муурн дээр. Ноён талхан шүү дээ. Сүү Шоко уулздаг удаж шүү. Ноён талха. Юу болсон бэ хэрхмэ? Энэ муур бас юу вэ? Энэ зойлгийг сургахад жаахан удаа та. Миний тэжээвэр мууртай танилц. Чи та. Ноён талхаа тэгвэл үсчний газараа яах юм болж байна? Бид таныг ямар их хүлээсэн гэж? Одоо намайг ноён талах гэж битгий дуу. Би бол Ширингийн хаан Брэдван. Явцай. Явна чи та. Бяслагны тоглоомын талбай. Хөөе Сүү, явж тоглоцгоё. Сайн уу бислэгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй хий. Чи баг сургуульд орчгоо үздэй гоуда бяслаг мэн гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурж хэрхэвж болохгүй шүү. За ойлголоо. Тийм завтай байгаа юм бол зайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан явцгаая чаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хүй, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó. За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажиндаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй юм аа. Бяслаг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцхан? Голсоор. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцхан. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ, би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвгөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баахан барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Цайцгаа хоёлаа өөрсдөө улсуур савлуур хийгүү. Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу?
Энэ хогч нь ажилддаг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хэм юм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэрээ сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Дотор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл өкс тоглоомын талбай барих шиг амарх юм байхгүй. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тэмээ, энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болов вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загварлуу 0 мэн гинэ? Яаша инженер. Юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээр. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бясалга. Наана хараад л зогсоод байх юм уу? Ха. Ирээд бидэнд туслахгүй мó? За Багийнхан, хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1 2 3. Ой, наадаа сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж үү? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчихэд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэ чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурил нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясалга. Бид тоглоомын талбай барихтан тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөжгсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амьтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Олгоор модыг энд, гөндлөвч модыг тэнд. Ха. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлтд нь баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн уу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хатагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний эндх ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбай картаа. Тоглоомын талбай гинэ хөгжөөнд парк юм шүү. Аавар том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болов аа? Муухай үнэртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш вэ? Бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үннээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа.
Баярлалаа найзаа. Каменбер бяцлаг. Хурд нь наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хөрөмтэй юм а. Хөрмөө өгчих жаала. Чи энэ хөрмээр дутахгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Бацтай хэлчихье. Нэгдүүтэй юм а. Миний хөлбөр салган чихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болгооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэгч чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хүүхэд чинь ханаас гараад ирвэ? Хүч иргээлэг бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэйг үстэй. Чамайг цаасан уу? Битгий бусдын хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хоёлаа ашгүй зүгтэж чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хоёлаа танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг хин гэдгийг. Каменбер бяцлаг. Каменбер гинэ. Чи чинийх алдартай үнэртэй бидтэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм заа юу? Таны наадаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяцлаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтаавцгаая. Бяцлага. Хэцүү байсан. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг заа юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг хотын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзчил байна шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олох та. Би чамд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохоо миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяцлаг юм байж тээ. Хэцүү байх та. Мэдсэн юм а. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтанд тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүснэн сүйрэх байсан юм да. Тэдний хэхэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Эмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгийг хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэдүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролд. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэггүй. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн
байна уу? Үсээ засуулъя. Ямар өмхийн үнэр вэ? Юу болоод байгаа юм бэ? Гачаасаа суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Инээс өмхийн үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Командер шиг л байна да. Чамаас үнэртэж байгаа үсттэй. Камбер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна, өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэч гэжтэй. Гашилсан сүүгэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ биш ээ. Хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гэхсэн илүү. Үгүй. Би ч гэсэн мэдсэн мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн бас гаргаж байгаа юм шоко. Би одоо яалтай билээ. Талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсвэлж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгээд л муухай өнөр өнөртэй байгаа байх штэ. Та гурав заваа юм аа. Бүгд өвччихэж дараа дахиад ирээ. Ийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалга намайг уучлаарай. Би хэлсэн шиг өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хизээ нэг өдөр би чам шиг цагаан эдээ болмоор байна. За баяртай. Баяцаарай. Бясалгач нь цагаан идэ шүү дээ.